За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Ганс Сүхийнгаа Эрдэнэ гэдэг. Би одоогоор Америкийн нэгдсэн улсын Сент Луис хотод Линденвуд их сургуульд 4 дахь жилээ сураад төгсөх гэж бойтон байна. Энэ бичлэгийн минь зорилго гэх юм бол надаас маш олон миний таньдаг дүүнер болон миний найз нарын дүүнер эсвэл нэг ганц хоёр таньдаг хүмүүс маань Америкийн нэгдсэн улсад суралцахын тулд яг юунаас эхлэх ёстой вэ гэд зөвлөгөө авахыг хүссэн. Тэгээ би ийм том маш өргөн хэмжээний хугтгууныг ингээд хүн бүрчлэнд ингээд тайлбарлаад ээж чадахгүй учраас нэг одоо ингээд зав гарсан дээрээ бичлэг хийгээд мэддэг хүмүүст нь бас мэддгүүд нь ингээд хүрхий гэж бодсон. За би ингээд жижигхэн лист ингээд хийзээ одоо эндээсээ яриад ер нь general юмнуудыг яриад товчхон бөгөөд маш тод яриад явъя гэж бодлоо. Хамгийн түрүүнд миний одоо Америкийн нэгдсэн улсад та сурмаар байвал хамгийн түрүүнд тавих ёстой шаардлага чинь англи хэлний анхан дуу чатны мэдлэгийг эзэмших. Яагаад вэ гэх юм бол англи хэлний анхан дуу чатны мэдлэгтэй байж өөрийнхөө одоо ямар сургуульд сурах уу, бакалавраар хэлж сурах уу, хэлний бэлтгэлээр хэлж сурах уу гэд одоо тийм хэрэгтэй бичиг баримтуудаа өөрөө хийгээд өөрөө сургуультайгаа харилцах юм бол ямар нэгэн нэмэлт төлбөр зуршлын байгууллага төлөхгүйгээр өөрийнхөө одоо чухал бичиг баримтуудыг авчиж болно гэсэн үг. Хүмүүс болохоор шууд TOEFL IELTS-д бэлдэж эхэл гэдэг. Энэ худлаа биш. Гэхдээ Монгол улсад TOEFL IELTS-ийн хэмжээнд хүрэх тийм оюутнууд бас сурагч нар цөөхөн байдаг учраас тэр хүмүүстэй бол ер нь хамгийн түрүүнд зөвлөж хэлэхэд сургалтанд яваад өөрийнхөө сонирхлынхаа дагуу англи хэлийг сураад анхан дуу чатны мэдлэгтэй болцсон байхад ер нь өөрийнхөө бичиг баримтыг бол хийч чадна гэсэн үг. За тэгээ хоёрт нь болохоор энэ их сургууль сонгох уу, коллеж сонгох уу, ESL institution сонгох уу гэд. За хэлний бэлтгэлээр явж байгаа хүүхдүүд ер нь бол коллежийн хэлний бэлтгэлд очих юм бол арай хямдхан тусдаг. Их сургуулийн хэлний бэлтгэлд очих юм бол үнэтэй тусдаг. Эсвэл бүр ESL institution гэдэг англи хэлийг зөвхөн англи хэлийг заадаг тийм байгууллагад очих юм бол бас илүү хямдхан тусах боломжтой байдаг. Бакалавраар 4 жил Америкийн нэгдсэн улс руу явж байгаа хүүхдүүд би зөвлөх юм бол 2 жил эхлээд коллеж, дараа нь 2 жил university их сургууль гэж явбал та нарт илүү хямд тусна. Яагаад гэх юм бол их сургуулийн эхний 2 жил, коллежийн эхний 2 жил хоёр бүр ямар ч ялгаагүй яг адилхан. Тэгээ төлбөрийн бол маш тийм одоо зөрүү гол гарч идэг. Тэгэхээр миний талаас зөвлөх юм бол 2 жил эхлээд коллеж, дараа нь 2 жил их сургууль гэвэл илүү одоо бага косттой гарч идэг. Тэгээд мэдээж сургуулаа сонгох ч бол хамгийн түрүүнд ямар хотод байх уу, ямар стейтэд байх уу тийм мууж идрээ маш сайн сонгож явах хэрэгтэй. Яагаад гэх юм бол мууж хотоосоо одоо хамаарад сургуулийн чинь tuition маш өндөр байдаг. Өндөр мэдээж одоо том хотодод очих юм бол маш өндөр хэмжээний төлбөр төлнө. Дундаж хотод очих юм бол дундаж, бага хотод очих юм бол ер нь гайгүй гэд ойлгох хэрэгтэй. За scholarship-ийн талаар юу хэлэх вэ гэдэг юм бол одоо манай энэ сурагч оюутнууд за Монголоос scholarship аваад тэтгэлэг аваад тэнд очих ёстой гэдэг. Гэхдээ штэ яг үннийг хэлэхэд Монголоос авч чадаагүй ч гэсэн Америкийн нэгдсэн улсад ирээд бидэрт амар их боломж байж идэг. Тэрийг хүүхдүүд ерөөсөө олж хардаггүй. Яаж гэдэг юм бол зүгээр л одоо энэ сурж байгаа сургуулийн тийм амар олон тийм scholarship-ууд offer хийж идэг. Үнэхээр авахыг хүсээд би энэ scholarship-ыг авмаар байна гэд ингээд хүсээд өөрөө apply хийгээд өөрөө одоо ингээд одоо хит хит асуултанд хариулаад үнэхээр чин сэтгэлээс хариулаад авахыг хүсэж байгаагаа ингээд мэддэг юм бол авч болдог. Ерөөсөө л ингээд амар их юм хаалганууд ингээд нээлттэй байждаг. Тийм учраас зөвхөн Монголоос аваагүй хүмүүс за одоо Монголоос аваагүй те энд ирээд амар их төлбөр төлөе доо гэд амар тэгж боддог. Тэр чинь буруу. Зүгээр энд ирээд ч гэсэн та нарт амар их боломж байждаг байхгүй юу. Тэгээд сургуультайгаа холбогдож байгаа л шүү дээ. Сургуулаасаа за би ингээд танад full time student болно. Тийм учраас та нар ингээд ямар нэгэн scholarship юм уу тэтгэлэг academic scholarship юу offer хийдгүү гэж асуух хэрэгтэй. Хамгийн түрүүнд өөрөө харилцаж байгаа бол яг гэх юм бол бүх сургуулиудад одоо энэ full time-аар орж байгаа бол тийм scholarship-ууд нь 5,000-аас 8,000 долларын хооронд заавал сурагч нартаа өгч идэг байхгүй. Full time гэдэг нь юу гэж байгаа юм бэ гэх юм бол байр, хоол, тэгээд сургалтын төлбөр энэ гурван дээр нь орох юм бол зарим хүүхдүүд болохоор зөвхөн сургалтын төлбөрөө төлөөд байр хоолыг авахгүй гэдэг хүүхдүүд бол тал хэмжээний нэг 1,000 муу тийм хавцаа $1,000 хавцаа scholarship авчдаг. Тэгээд нөгөө бүр full time гэж байгаа бол бүр арай 5,000-аас 8,000-ын хооронд бас тэгээд авч болдог. Тийм байна.
тийм scholarship нөгөө талаар яг бас ямар scholarship байх вэ гэх юм бол одоо энэ их сургуулиудад айгүйх тийм student organization оюутны холбоонууд байдаг. Тэр оюутны холбоонд өөрөө өргөдөл гаргаад би танаа оюутны холбоонд ормоор байна гэдэг юм маш том тийм байгууллагууд байдаг байхгүй. Тэдэрт ороод тэгээд тэд нар нь бас ингээ scholarship offer хийж идэг. Тэр scholarship руу бас өөрөө apply хийгээд ийм тийм юм болох юм бол бас айгүйх юутай хийж идэг. Боломжтой байж идэг. За ер нь бол нэг иймэрхүү байна. Тэгээ өөр асуух юм байвал тэгээ комент хэсэг дээр бичиж болно. Тэгээ миний хамгийн сүүлд хэлэх юм гэх юм бол нэг хүмүүст амар буруу боддог нэг юм байдیں۔ Энд ирээд Америкийн нэгдсэн улсад ирээд сурангаа ажиллаад төлбөрөө олно гэж хүүхдүүд ярьдаг хүмүүс тэгж буруу ойлголт өгдөг. Олж болно. Тэгтээ 100-ны 50 юм уу 60% нь олдно. Заяа. Чи бас сургалтын төлбөр гэдэг чинь бас нэг тийм тоглоом биш үү? Тэгвэл бодоол за би олчинд ажиллана тий. Тийм амархан зүйл бол биш. Ингээд төвчээр шаардна. Тэрэл зарим хүүхдүүд бол эцэг ихээ сана, гэрээ сана, уйлна. Охтууд бол тий эрэгтэй хүүхдүүд бол зарим нь шантарна тий. Тэгээ наашаага ирэхийн өмнө бол тэгээд өөртөө тэгээд чадна. Тэгээд бүх сэтгэлээ бэлдээд төвчээр гаргана гэд маш том зорилготой ирэх юм бол хүн өөрөө чаддгийн эзээ чийл заяа чинь. Тэгээд дээр ажиллаж мэжлэх юм дээр болохоор F1 визаны доор ирж байгаа ерөн сурагч нар ажиллах хориотой байдیں۔ Одоо сургуулиасаа гадна. Сургуультай бол social security дээр аваад ажиллаж болдог. 7 хоногийн нэг 20 цаг маг хавцаа ажиллаж болдог. Тэгээд байгаа state-ээсээ хамаарат minimum wage одоо цалингийн доод хэмжээ, дээд хэмжээнд цаашаа цалингийн доод хэмжээ гээд тэндээсээ шалтгаалаад ингээд цалин мэлэн болс өөр байдгийг. Гэхдээ хамаагүй тэгж бодож болохгүй тий Америкийн нэгдсэн улсад ирээд гадаадад ирэхээрээ бүх зүйл сайхан болно гэж хизээч юус бодож болохгүй. Тин чи хамгийн асар их төвчээр асар их тийм хөтөлмөр бас шаардж идэг. За тэгээд яриагаад басгая да. За баярлалаа.